Эхний мэдээг хүргэе. Манай улсад албан ёсны ажил хийж байгаа бүгд найрамдах хятад улсын төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингуа Монгол улсын ерөнхий сайд Алтан хуйгт өнөөдөр бараалгасан байна. За манай улсад албан ёсны ажил хийж байгаа бүгд найрамдах хятад ард улсын төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингуа Монгол улсын ерөнхий сайд Алтан хуйгт өнөөдөр бараалгасан. Ноён Дай Бингуа засгийн газрын тэргүүнээр томилогдсон ерөнхий сайд Алтан хуйгт баяр хүргээд Монголын шинэ засгийн газар хоёр орны харилцааг бүхий салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт итгэж байна хэмээлээ. За мөн бүгд найрамдах хятад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Бинзаогийн мэндийг уламжлаад хятад улсад ажиллахыг урьсан байна. За тэргүүн шадар сайдын албыг хашааж байх хугацаанд хятад улсад ажлын ажлыг хийж байсан тухайга ерөнхий сайд Алтан хуйгт дурдаад хятад улсын хөгжил бүтээн байгуулалтаар суралцах үзүүл ихвэ. Манай хоёр улсын хамтын ажиллагаа жил бүр өргөцсөөр стратегийн түншлэлийн хэмжээнд хүрээд байгаа. Цаашид ч улам эрчимтэй хөгжин гэр ихэлтэй байгаа. Ийм өргөн боломж бидэнд бий. Энэ боломжийг шинэ засгийн газар бүрэн дүүрэн ашиглаж ажиллах болно гэж ерөнхий сайд Алтан хуйгт тэмдэглэж хэллээ. За ард иргэдээ ажилдаа орлоготой болгохыг гол бодлого болгож ажиллана. За уй толгой 5 толгой төслийн хүрээнд томоохон үйлдвэрүүд баригдаж эхлэж байна. За уулуурхаан баялгаан боловсруулж, нийгмийн үсэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд төлхөн анхаарахаар хэлсэн байна. За цахилгаан эрчим хүч зэрэг зарим асуудал хэдтийн тал хамтын ажиллагаа өргөжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа засгийн газрын тэргүүн энэвээр илэрхийлэн хэлсэн байна. За ерөнхий сайдад бараалхаас өмнө Монгол улсын шадар сайд тэрвш таах бүгд найрамдах хятад ард улсын төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингуа нарын төрийн ордонд хэлэлцээ хийсэн бөгөөд энэвээр хэдтийн тал манай улсад 50 сая юаны буцалгүй тусламж олгохоор болсон байна. За ийм тусламж үзүүлжүүд талархаж байгаагаа ерөнхий сайд Алтан хуйг энэвээр илэрхийлэн хэлсэн байна.